За өрөөмд хүргийн үзэгчтэй хамтаагаад баярлалаа. Студид дараагийн зочин ирсэн. За та бүхэн санаж байгаа бол одоо өнгөрсөн 7 хоногт хэдхэн хоногийн өмнө Татварын Инх бат гэж нэг юм алдарт зочин бас яг манай студид өргөдөж орж ирж асуудал нөхцөл байдал бүх зүйлийнхаа талаар баримтад түшгэлсэн юм тодорхой яриаг өгсөн. Татварын Инх батын одоо татварын тайланд нь яг бодож дүн шинжилгээ хийгээд явуулсныхаа төлөө шууд одоо хоригдсон Дархуул аймгийн одоо 20 ангид одоо 6 сар орчим хугацаагаар хоригдсон гэж нэг эмэгтэй яригддаг. За энэ эмэгтэй өнөөдөр манай студид зорж ирсэн байна. Балжир огтой жаргал Монгол улсын мэрэгсэн нэгтлэн бодогч аудитор шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжилгээний хэлтсийн дарга цагдаагийн хошууч шүүх шинжилгээний хуулийн эдийн засгийн шинжилгээний бүлгийг бичиж улсын их хурлаар батлуулсан Монгол улсад эдийн засгийн шинжилгээний эрх зүйн байдлыг төлөвшүүлэх суурийг тавилдсан Монгол төрийн шалгуурлаг албан хаагч эдийн засгийн шинжилгээний хэлтсийн даргаар ажиллаж байхдаа хонглийнхны таалалд нийцүүлээгүй мэрэгжлийн ёс зүй Монгол улсын хуулийн дагуу дүгнэлт гаргасны улмаас хонглын прокурор шүүгчид түүнийг хэлс хэрэгт яллаж төрийн албанд 28 жил ажилласан хичээл зүтгэлийг тасалдуулжээ. За энэ яав юу болов хаанаас эхлэв гэдгийг та ярьж өгч. Би Энх бат татварын Баянгол дүүргийн татварын хэлтсийн дарга Энх бат гэдэг хүний хэрэг дээр 2013 оны 6 сарын 3-нд Сүхбаатар дүүргийн татварын хэлтсээс дүгнэлт бичсэн байдیں۔ Хувь хүний орлогын албан татвар төлөөгүй байна гэж. Дүгнэлт гэдэг татварын дүгнэлт гэдэг бол их хэмжээний буюу эргэлзээтэй дээр дүгнэлт өчтдөг. Тов тодорхой юм дээр шууд акт өчээд хүү алдангаа тооцоо явуулдаг. Тэгээд дүгнэлтийг эргэлзээтэй гэхээр хуулийн байгууллагаар шалгуулдаг байхгүй юу? Тэгээд хуулийн байгууллагаар шалгагдаад авилгалтын тэмцэх газрын зол жаргал гэдэг комиссар тогтоол үйлдэл бэрдээ. Хамгийн амархан хүн амын орлогын албан татвар айгүй амархан хэрэг би ингээд дүгнэлтийг гаргаа явуулсан. За зол жаргал маань ирээд дүгнэлтээ авсан. Тэгээд дүгнэлтээ авсан чи хэлдэ. 2 сая төгрөг дутагчлаа ш. Тэгээд ууралдаг байхгүй юу? Юунд дутчихж байгаа? Юунд дутахыг би мэдэхгүй. За тэгээ 2 сая төгрөг дутагчлаа ш. Тэгээд тэгээ уурлаа явдээ. Сарын дараа 9 сарын 23-нд надыг энэ авилгалтын тэмцэх газрын гүйцэтгэх ажиллагааны хэлтсийн дарга Нямдорж гэдэг хүн энэ цоодлсон гэдэг дараахт ийм энэ татварын ганц бүх Энх хотын нарын хэрэг дээр шинжээчийн дүгнэлт гаргаж байгаа жаргалсан Toyota 470 маркийн автомашин мөн сонгон хайрхан дүүрэгдэх цуслангийн хашаа байшин авилгалаар авсан тогтоогдсон гэдэг ийм 268 их хэмжээний хэл ахуул авсан онц хүн гэмт хэрэгтэн болгоод надыг аваад явж явахдаа шүүх рүү уцтаал нэг балжирын жаргал тийм юутайгээл хэлээл шүүхс зөвшөөрөл аваад шууд орж байгаа байхгүй юу? Агуулгыг материалын хувьд эргээд харахад бол энэ татварын Инх батын гэдэг хэрэг за түүнд одоо таашмал үндсэндээ бараг хамжигч болчиход байна шүү дээ. Дүгнэлт худлаагаар бичиж өгсөн гэдэг ийм нөхцөл байдлаар санаатаагаар худал гаргасан гэдэг. 2013 оны 9-р сарын 23-ны өдөр таныг ингээд албан ажилдаа ирэх чинь шууд хорж очиж яваад ингээд дархны мөрдөнд одоо ингээд бараг 108 хоног шууд орчиж байгаа. Тий. Ямар ч арга гэрийн эргэлтгүй. Ойлголт нь бол одоо сайхан цэгцлээд явна шүү. Энэ дүгнэлтийг таагаргаад. Одоо татварын Инх батын одоо хүн амын орлогын албан татварт нь одоо улсад төлөх байсан татварын хэмжээ нь 15 сая төгрөг юм а гэж гаргасан чинь энэ татварын Инх батын хэлсээр яллах гэжсэн хэрэг үсэх мөнгөнд дунд нь хүрээгүй ма да янз. 2 сая дутсан гэдэг уурсан. За тэгээд мөнгөнд дунд нь хүрэхгүй болохоор таныг энийг нь хүргэхгүй яаваа энийг хүргэсэнгүү гэдгээр нь жаргал ашиг сонирхлын зөрчилтөө гэж хэлж байгаа тавьж тойрчж байгаа юм уу? За энийг тодорхойлгоё. Энэ тогтоолыг үйлдэл хорцсон байдаг байхгүй юу? Татварын Инх батын хэрэг дээр ерөөс алдаагүй юу? Алдаагүй. 100% итгэлтэй. 100% итгэлтэй. За би итгэл энэ алдахаарч асуудал байгаагүй юм шүү юу? Тий, би тэгээ тэрийг нохой наадам гэж би хэлдэг юм би шүүх хурал дээр нь хэлсэн. Зол жаргалыг хорихтон зэрэг миний ажлын баримтыг өөрчилж одоо шинжилгээний объектыг өөрчилчих гэж бодоод нөгөө баримтуудыг авчраад суусан. Зол жаргал азар миний баримтыг солиог байсан. Надад ганц үнэ юм нэгтлэн бодох бүртгэлийн анхан шатны баримт л байгаа байхгүй. Тамга дарсан, гарын үсэг зурсан. Энэгээр л бид нар дүгнэлт гаргадаг. Агуулгыг материалын хувьд эргээд харахад бол энэ татварын Инх батын гэдэг хэрэг за түүнд одоо таашмал үндсэндээ бараг хамжигч болчиход байна шүү дээ. Дүгнэлт худлаагаар бичиж өгсөн гэдэг ийм нөхцөл байдлаар санаатаагаар худал гаргасан гэдэг. За тэгэн гут би чи нөгөө яг энийг мэдж байгаа учраас за одоо дахин шинжээч томил энэ жаргалын 164 тоо дүгнэлт үндэслэхгүй бол дахин шинжээч томил гээд дүгнэлт гаргуулад ирдээ. За энэ дүгнэлтийг яасан бэ гэхэд 461 торигдож байгаа. Би Алтан Туяа гэдэг хүнээр 4 сарын дараа шүү дээ. Энэ хүн ингээд дахин шинжээчийн дүгнэлт гаргаад тань дээр эргүүлээд дүгнэлт гаргаж байгаа юм шүү дээ. Тэр шоронд тэр 461-т амьдарч байгаа хүн дүгнэлт гаргадаг. Наадах чинь тэр Инх бат бас хэлж илээ. Тий. Өөрөө ингээд ийм сэжигтэй ялдагдчихаар татагдсан ингээд шийтгүүлж исэн хүн
одоо жаргал гэдэг энэ шинжээчдийн гаргасан дүгнэлтэн дээр дахиж ажиллаа 50 сая болгоцсон. Ингээд би хэлмэгдсэн гэдэг зүйлийг ярьж байгаа. Та тэгэхээр шинжээчийн дүгнэлтийг одоо үндэслэхүү гаргасан гэдгээрээ бас хохирдсон ийм л нөхцөл байдал шүү дээ. За энэ бол ойлгогдлоо л доо. Хамгийн чаддаг юм дээр хохирдог. Нөгөө 14 сая 15 сая төгрөгийн маань 50 сая явуулга гаргуулчихсан байдаг байхгүй юу? Таны бичсэн нөгөө инфотын дүгнэлтийг. За гэтэл энэ дүгнэлт гаргахдаа энэ дээр өөр материал нэмсэн. Энх хотын хоом бүгэлсэн орлогыг оруулаад гаргадаг. Тэгээд энэ дүгнэлт маань ганцхан алтан туяал гар үсэг тамгатай. Энэ ингээ гар үсгүүд байж идэг. Энэ үндэсний аудит энэ дээр тамга дарах хэрэгтэй байхгүй. Энэ татварын ерөнхий газар тамга дарах хэрэгтэй байхгүй. Ганц алтан туяа бол бас их хичээл зүтгэл гаргасан энэ дээр. 50 сая төгрөг болгоод өөрөө ингээд хуудсан дээр нь тамга дараад тэгээд эн чинь бас тэгээд 2 тэрбумыг 15 сая 2-ын зөрөө чинь бас нэлийн зөрөө байна да. Тэгэхээр зэрэг чинь алтан туяа бол айгүй хичээл зүтгэл гаргаж энэ дүгнэлтийг гаргаж өгсөн байдаг. Тэгэл энэгээр шууд надад ялалчихсан. Шүүх хурал дээр алтан туяа нөгөө жилийн тэнцэн харгалзахаар ял урд 7 хоногт авсан учраас шүүх хурал дээр шинжээчээр оролцдоггүй байхгүй алтан туяа. Яаш ихтэй. Тий. Ган Баатар оролцдیں۔ Тэгэхээр зэрэг нь одоо ингээд би энэ шүүхийн шинжилгээний хуулийг түмэн зүйл залтын юу яасан гэд зөрчсөн гэдэг асуудлыг ингээд хэлээд өчгтэй зэрэг миний дүгнэлтээс буцтай анхан шатны шүүх хурал дээр татгалцсан одоо шинжээч гэдэг дахин шинжээч томлогдоод миний дараа орсон шинжээч маань дүгнэлтээс шүүх хурал анхан шатны шүүх дээр татгалцчихдаг байхгүй юу? Нөгөө нэг яг бодтой нь бол 50 сая болчлоо гэж гаргаж ирсэн нөхдүүд буцчих шүү дээ. Буцсан. Тэгээд гэрэл прокуроос асуудаг нөө гэрлээс асуудаг байхгүй. За энэ татварын ганц сүхийн нарын хэрэгт энэ жаргал эдийн засгийн шинжилгээний жаргалч ерөөсөө хамааралгүй юм биш шүү дээ. Яагаад энд хамааруулч вэ гэд ингээд асуудъя. Тэгэл ингээд шууд асуухад хариулт өгдөг байхгүй. Ингээд тойруу замаар энтнэр чинь бас туршлага байна шүү дээ. Тойруу замаар яг энэ утгыг тойруу замаар асуусаар байгаа. Гэрэл хэлдэг. Ууртай хэлнэ, ууралж хэлнэ. Энэ хот ганц сүх нарын хэрэг дахин буцаад шийдвэрлэгдэхгүй байхаар нь хүч оруулах гэж энэ жаргалыг татсан юм а гэдэг. Би тэнд хүч оруулалт тэр өөрсдөө л хэлсэн шүү дээ. Хүч оруулах гэж. Би тэгээд тэднийг яллуулахын тулд би хүч оруулж шүү дээ. Жаргал буруу байх. Тэр жаргалын 15 сая төгрөг буруу байх юм бол энэ хот шоронд явах гэдэг шүү дээ. Тэгээд дээд шүүхтэр мөн ярьсан. Ерөнхий прокурор дорилогч юу яасан? Эсэргүүцэлгэсэн. Энэ хотын дүгнэлтийг хэрвээ миний дүгнэлт энэ хотод гаргасан миний дүгнэлт ингээд хоёрт дээд шүүхтэр цагаатсан хэвээр байх юм бол энэ хот цагаатгал байсан байгаа байхгүй юу. Тэгэн гут энэ хотыг ямар ч байсан тэр шоронд оруулахын тулд жаргалын дүгнэлт цагаатгах эсгүй гэдэг утгаараа л надад хорьсон хугацааг торгосон тооцдог. Тэгээд өөрөөр хэлэх юм бол танд бол нэг хохирол учруулахгүйгээр цаана нь энэ хотыгаа цагаатгахгүйгээр байх юм. Одоо нэг сумны хоёр туулаа болчиход байна шүү дээ тийм үү? Тий. Надаас аймтгай хүмүүс бол за ингэ хоёр ясаалсан шоронд хоригдаагүй баярлах байхгүй. Би бол бас баярлахгүй шүү дээ. Би ингэ насаараа энэ байгууллагыг Монгол улсын хэмжээнд бүрэлдэн бий болгочоод цогц болгочоод өөрөө эцэст нь нөгөө нохой наадам гэдэг амархан дүгнэлтэн дээр энэ чинь 1000 дүгнэлт ирж яхад хамгийн амархан нь байхгүй. Ийм юмн дээр би ялтан болчхоор зэрэг надад хамгийн эмгэнэлтэй байдаг байхгүй юу? Тэгэхээр одоо бол тэр инх хот гэдэг хүнтэй ярихад надад бас хэлсэн л дээ. Миний ерөөс ойлгохгүй байгаа юм. Одоо тэр жаргал гэдэг хүний шинжээчийн гаргасан тэр дүгнэлт нь үндсэлтэй байж гэж хэлээд тэр алтан туяагийн бол хийсвэр байжээ, хөөсрүүлсэн юм байна гэж хэлээд тэрийг цуцлаад жаргалын дүгнэлтийг үндсэлтэй гэж үзэж хэргийг нь одоо нийслэлийн шүүхтэр цагаатгах чад минийхийг болохоор цагаатгахгүй байгаа. Тэрийг ойлгохгүй ингээл яриад байгаа. Надад одоо таны ярьсан баримтаар бол боломжтой л харагдаж байна. Одоо та цагаатсан энэ дүгнэлтээ аваад хандаж болдгоо. Энд ч одоо цагаатсан шүү дээ. Шүүхэн цагаатсан. Би нөө хууль мэдэхгүй учраас одоо дээд шатны шүүхэн өмнөх шүүхийнхээ эрх зүйн байдлыг дордуулахгүй шийдэх ёстой гэдэм байлээ. Гэхдээ минийхийг бол дордуулаад одоо ерөөсөө тэр 254-2-оор надыг одоо шинжээчийн дүгнэлт санаатаагаар худалгаар авсан гэж шийдчихтэй дээд шүүхтэр. Тэгээд нөгөө онц хүнд гэмтэрэг хүнд гэмтэрэг хүндөвтер гэмтэрэг гэдэг ингээ хамгийн сүүлд нь хүндөвтрээр жаргал дээд шүүхтэр 20-150 хоногийн торгосон тооцоод тэгэл тэнцүүлчихэж байгаа. Та өмнө нь энэ хоттой албан бус ямарваа нэгэн харилцаанд таньдаг нөхрөлдөг ийм одоо зүйл байв уу?
Та яагаад одоо энэ хонгол руу би яваад орсон гэж боддөг юм бэ? Өөрийгөө ингээ бодохоор. За би энх хот гэж хүнийг ерөөсөө мэдэхгүй, огт мэдэхгүй. Баянгол дүүргийн татварын дарга хэмжээдгийг мэдэхгүй. Би огт мэдэхгүй. Харж байгаачгүй, мэдээчгүй. Анхан шатны шүүх хурал дээр би харсан энх хот гэдэг хүн чинь юм байна гэдгийг би харсан. Би бол энх хотыг огт мэдэхгүй. Хурцыг бол бас мэднэ. Өчигдөр лайв дээр хурц бол би тэр жаргал гэдэг авгаыг танихгүй, жаргал гэдэг авгаа уйлаад эмгэнлээ хөгжим явж ийнлээ гэсэн. Би бол хурцыг бол таних. Хурц бол надыг танихгүй гэж болно. Би тэр эмгэнлийн дуу 6 жил сонссон. 17-нд шүүх хурал эхэлдэг өдөр миний ахаа оршуулга өмнө говьт болсон юм байлээ. Ерөөсө би 108 хоног ар гэртэйгээ харьцаагүй. Ууган баяр гэдэг нэг концерт байдаг. Тэрэнд би хэлдэг. За, ууган баяр минь би ямар хэрэг хийчихвэ? Хүн алсан хүүхэд хүчинтсэн хүмүүс 7 хоногт 2 удаа ар гэрийнхэнтэйгээ уулзаад инээ чанаагаад хоол ундныхаа эргэлтийг аваад байна. Би өчнөө сар ерөөсөө хэнтэйч уулзахгүй би ер нь яг ямар хэрэг хийцээ. Энэ хоёр хэрэгээс илүү хэрэг хийцэн юм уу? Би ойлгохгүй гэж асуудаг. Дугуй л яваад. Таны ямар хүмүүстэй харсан бэ? Надад бол би тэгээд ингээд 461-т нөхрийгөө заа дурдж алсан хүнтэй хоригдож исэн. Тэгээд надад жоох эвгүй байсан учраас би дарханд очиад би шууд хэлсэн. Дарханы мөрдөнгийн дарга нэг Ахмад байсан. Би хошууд султай юм хүн ингэж хүрээд ирлээ. Тэгээс би ганцаараа ормоор байна гэд гуйсан. Тэгээд надад ганцаарнг нь оруулсан. За тэгээд ганцаарнг нь оруулаад нэг 2 сар болгож агаад миний хажууд ингээ хүн оруулдаг ганцаар хүн оруулдаг. Нутгийн хүмүүс мөрдөн засгийн дарга за жаргалагч чинь юу ярьж байна? Зөрөв талаа яаж авсан гэж, цэслэнгийн байраа яаж авсан гэнгээд асуулаагаад нэг 3-4 хонуулчаал асуугаал тэгэл ит. 4 хоногны донд би 126 хоног хоригдсан. Тэгээ яг миний камера харалтаа хамтай. Тэгээд би энийг одоо би энэ олон удаа хоногор хоригдож байгаа юм чинь би нэг гадаа орчинтай харьцсан ийм камерт орыг өргөдөл 2-3 удаа биччихгээд надад тийш нь оруулаагүй. Тэгээд сая өчигдөр хингой тэр хурцгаш тэр лайв дээр бас хэлээд ийлээ шүү дээ. Би жаргал гэдэг эмэгтэйг бол танихгүй, мэдэхгүй, одоо үш онцон байхгүй. Зүгээр харин тэр хүн яагаад шоронд орсоо хоригдсон энэ төр гэд би энэ доод хүмүүсээс асуусан чинь одоо унжсэн Lexus 470 марк 470 маркийн автомашин тэр цуслангийнхаа байшин хаус юм а тайлбарлаж чадаагүй юм байлээ гэдэг нэг ийм яриад байлээ шүү дээ. Та энийг одоо хэлчих болох. Тий, энийг болсгүй яхав. Энэ чинь 2 шатны шүүхээр цагаатс. Анхан шатны шүүхтэр хорьсон байсан учраас энэнийг хураас. Нийслэлийн шүүхтэр цагаатс 100% цагаатс шүү. Би бас юу цагаантай хүн, алга хүн. Дээд шүүхтэр яг энэ чинь хэвээрээ цагаатсан тэрэн чигээрээ. Хилмигдэж хохирлоо гэд ингээд ярьж байна шүү дээ. Ингээд ирлээ. Энэ өнгөрсөн цаг хугацааг ингээд харахаар яг энэ одоо таны туулж ирсэн ямыг харахаар та яг юугээр хамгийн их хохирсон бэ? Та энэ Монголын шүүх хараа тусаар үйл ажиллагаа явуулах ёстой шүүх хурал түүнд юм уу? Эсвэл одоо улсын яллагч тэр прокурорын байгууллагт юм уу? Эсвэл таны хэргийг мөрдөж боосон одоо тэр байцаагч комиссаруудад юм уу? Ер нь хүнд нь хамгийн их гомдол тээж байна. Яагаад? Би болохоор зэрэг хэлээ ер нь бол нэг юу яадгийг. Энэ 3 шатны шүүхээр ингэж шийдвэргартай. Тэр яг хэрэг мөрдсөн хүмүүс би гомдоод идэг байхгүй юу? Би шүүх хурал дээр л гэж гоё үг хэлээгүй шууд хашгирсан. Загнаад гэрэл прокуророо надыг Батуйнтай гэр бүл мөн бишийг 2 байдлаар шийдэх. Хоёулаа надад ашигтай. Батуй миний нөхөр мөн бол 220 сая төгрөг миний орлого мөн. Биш бол 470 миний юу биш. Орлого биш. Тэр Батуйнгийн орлого. Ялсахаараа Батуйнгийн 470-ыг жаргал ахуул авсан гэд нөгөө Батуйнгийн нөгөө авсан машиныг жаргал ахуул аваад их хотоос 470 машин авцсан гэд. Гэтэл нөгөө Батуйнг оруулаад ирсэн 220 сая төгрөгийг жаргалын орлого биш гэдэг байна. Тэрийг ингэ сар мөчүүлээ шийддэг. Эцсийн дүгнэлт нь юу болсон бэ л гэдгийг л хэлчихвэл байна. Эцсийн дүгнэлт нь тэгэл ял эзэлснээр тооцоол одоо ингээл 10 жил ялтай хүн. Тэгээд сэвтэй эн чинь аягүй хэцүү. Тэгээд хоригдож байгаад гараад ирэхэд 150 хэд хоног хоригдсныг нь болохоор зэрэг торох мөнгөтэй наваач дүүцүүллээ гэж хэлээд. Тий, баланс хариулна. Тэрднэр чинь тоо мэдэхгүй юм шиг мөртлөөсөө яг яасан юм дээр нь зөвлөлдөж байгаад яг баланс бариулаад тавьчихж байгаа байхгүй юу? Яг энэ жаргалын үснэгттэй тоог ойлгохгүй. Тэр би танаас нэг л зүйлийг л асуух гэдэг юм л. Ингээд улаан цагаан та баримтаа бариад яваад байхад л яллаад. Баримтын чи эсрэг яллаад байна шүү дээ. Тэгэхээр одоо үнэхээр тухайн үеийн Монголын хууль хяналтын шүүх тогтолцоонд одоо энэ олон нийтийн яриад байгаа тэр хонгол гэдэг зүйл байсан юм уу? Та тэргээр яг явуу. Одоо сүүлд нь эргээд ингээд дүгнэхэд юу гэж бодож байна? Өнөөдөр ингээд нийгмийг анзаархад энэ байна уу? Арилсан байна уу?
ёстой эмгэнэлтэй. Ингээд бүгдээрээ нийлээд шүүгч, прокурор, тэр концерн бүгдээрээ нийлээд жаргалыг мэдхийн дээдэр мэдээд үнний үнэнд байхад ингэж шууд хүчээр ингэ ялтан болгодог нь үнэхээр эмгэнэлтэй хэлэх үг болтохгүй. Энэ хонгил гэдэг юм чинь ерөөсөө яг бодит үнэн байгаа байхгүй. Надыг ингэж хэлмэгдүүлж байгаа юм чинь юу ч мэдэхгүй аатай гэхээр айдаг. Татварын байцаагч шалгая гэхээр айдаг. Юу ч мэдэхгүй зайлвал иргэдэг бол ер нь байхгүй болгож байгаа байхгүй юу. Би өнөөдөр ингээд санаад та нар тэгсэн гэсэн Цааш одоо цагдаагийн хошууцолтой хүн шүү дээ. Хошууцолтой. Тэгээ бүх юмыг ингээд мэддэг хүнийг ингэж хэлмэгдүүлж байгаа юм чи юу ч мэдэхгүй энэ Монголын ард түмнөө 3 сая дотроос ядруудах нь бол нэр байхгүй болгож байгаа байхгүй юу. Тэр байхгүй болсон хүмүүс айдаг. Ерөөсөө ингээд сэтгэл зүгээр айчдаг байхгүй. Аатай гэдэг ингээд Одоо гарч ирсэн байсан ч юм ярихгүй шүү дээ. Ярихгүй. Яг жинхэнэ ард түмэн дээр тусахад бол айгүй эмгэнэлтэй байхгүй. Өрөвдөд. Одоо та бүхэн ярианаас хийсэн хэрэггүй мөртлөө хилсгэргийн хохирогч болсон хилмигдсэн самруулсан амьдралын ард бол одоо өстө нулимстай маш олон өрх гэрүүд байж штеп. Яг уу ингээд одоо зориг гаргаад асуудлаа мэддэг хүн гэдэг арай өөр юм. За он цаг хугацаа өнгөрсөн туулсан бүх зүйлээ үзсэн харснаа баримтад түшиглээд бидний цаахан илэн далангуу дэлгэж өгсөн танд баярлалаа. За ирээдүйн амьдралд нас өндөр сайхан бүхний хүсье. Баярлалаа. За баярлалаа.